Амар мэндүү. Мэлми тунхлаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Тулаан нэвртэй подкаст. Чингис хааны домгууд. Өмнөх дугааруудыг эвлүүлэн нэгтгэв. Эрт цагт Чингис хаан мянган ав хөдөлгөж, мянган ном агсаж, мянган шар тайг дагуулж авд мордов. Хөдөө талаар хисэж хөлөв булга барьж, цагаан талаар хисэж цагаан цоохор ирвэс цагаан үнэг барьж, шилээр хисэж шилүүс гөрөөсийг барьж, шар манхаар гарч шар ирээн барс барин явж байтал нэг өдөр хүдэн манан татаж айл олдохгүй болов. Хөдөө тал дээр бууж хонохоор болов. Өдөш орой болоход мянган тайгаа зэтгэж мянган аавын хүн буг зээрийн мах чанаж хоногийн будаа идэж байтал гинэтгэн таасхар царайтай нэг алд сахалтай өвгөн ирж аавын түрүү Чингистэй уулзав. Би Чингис танд айлтгах хэдэн зүйлийн учир байна. Миний нэр бол Баян хаан Мань гэдэг юм аа. Би 123 настай. Миний эмгэн 117 настай. Би болвол хан дэлхий дээр байх хамаг гөрөөсийг хамаарч эзэлж суудаг билээ. Миний харьяалж байдаг зээр туулай, буг үнэг, барс ирвэс тэргүүтэн цөм минийх. Үүнээсээ заримыг нь Чингис танд огтолж өргөе. Заримын амийг нь өршөөж хайрал. Бас цаатай нь өршөөж энэ бүгдийг тогтоох нутаг явах бэлчээрийг Чингис танаас гуй гэжээ. Чингис хаан хэлжээ. Чиний гөрөөс миний нутагт дураараа явж болно. Болохдоо муу сайн ардад 100 өвлийн идэх мах үүс олгож өгвөл үүнээс хойш чиний гөрөөсөнд халтаж алахыг бай. Өгөхгүй дээр тулбал хамаг гөрөөсийг чинь нэг нэгээр нь түүж алж оргүй таслаад бас цаатай нь чамтай учир хэлэлцэн би гэвэл Баян мань. Чингис та хаан саатаж байдаг бол гөрөөсийнхөө махан дээжийг өтөглөж өргөе. Бас таныг дагсан улсад гөрөөснийхөө арьсыг авч өгье. Ингэвэл болно уу гэж асуужээ. Чингис хаан хэлжээ. За болно. Болохдоо чи өөрөө өгөхийг байг. Миний анчин нар хинэн чадалтай болбол өөрөөсдөө барьж махыг нь нэдэж, арьсыг нь өмсөж, үн үртэг болгож 8 арилжаа хийж зарг гэж хэлэлцээ тарав. Маргааш нь Чингис хаан эрт босож, хүрэн зээрд морио дуудаж, олон амтнаа сэрэн босгоод цай будаагаа идэж аваад мянган аваа хөдөлгөв. Энэ завсарт элдв зүйлээр бүтсэн нэгэн шулмас, догшин гөрөөс, алмас тэрэн бүгд өөрөө дарагдаж устав. Чингис хаан эхлээд мянган сумаа агсаж, мянган тайгаа тавьж явж, 2 богдын өвөрт үдэлж аваад уулын завсар хэрэн явж байтал гинэтхэн нэг цагаан үнгэн шимнуус гарч дутав. Дутаасныг нь Чингис хаан үзээд мянган шар тайгаа тавьж өдөр хөвж баригдахгүй туул мөрний захад хүрчээ. Үнгэн шулмас эргэн бултаж дутав. Бас хойноос нь хөөж мун уулын ард ирж нэг их хөндий нүх рүү жилив. Чингис эхлээд тэр нүхийг малтаж утавч ердөө гарч ирсэнгүй. Аргааш барж энэ тэнд нүх сүвийг үзвэл 300 гаруй алт хол нэг нүхээр гараад явчихлаа. Хойноос нь мөрийг нь мөшгөн явж байтал гинэтхэн нэг сагсгар толгойтой шар өвгөн золгов. Чингис хаан хэлв. Чиний явсан замд олон зүйл гөрөөс үнэг шовуу хараацаа үзэгдв үү гэж асуув. Шар өвгөн сүвээгээ тулж гидий зогсож байгаад хэлв. Авчин таны нэр хэн билээ? Яасан олон тайг нохоо дагуулж тал дүүрэн бэлчиж явдаг юм? Өвгөн би үзвэл талд байдаг гөрөөсийг таваараа барьдаг янзтай. Хөдөөгийн гөрөөсийг гөрөөж хөөж явж байгаад хүнхээ нэртэй өвгнөөс асуудаг чинь юу юм? Та нууд авлах мөртөө авлахал биз. Учиргүй надаар үнэг заалгаж авъя гэдэг нь юу? Хувьдаа байсан гөрөөсний амийг зааж өгч тусалдаг өвгөн би биш гэж хэлбэл Чингис уур нь хүрлээ. Хөдөө талын үнгийг хөөж дураар барих байтугай гүрэн төрийн эрхийг дураараа эзэлж явдаг эр байна би. Золбон хэрдэг шар өвгнөөр байцаалгадаг хүн биш. Би мянган тайг нохоогоо дагуулж авлаж явснаас ядсан хэрдэг өвгөн чиний газарт явсангүй гэвэл хүнхээ өвгөн хэлжээ.
Авчин өвгөн замдаа явсан намайг хараахч гайгүй. Бултаж гарсан цагаан үнгэн шулмаа алдсан гимээ мэднүү чи гэж хэлбэл Чингис газар дэвсэлж хөмсгөө зангитан. Хонхор шар хэрдэг өвгөн чи ёс мэдэхгүй. Элдвийн үг хэлж чамааг эндүүхэн болгож надтай дураар үг хэлэлцэж намайг байцаах юу байна гэд нарийн цагаан жадаа аваад зүрхний тус газар жадлыг гэвэл нэг шар тайган нэрж хөлөө нуугалж мөргөх янзтай гасалж гуйваас Чингис үзээд цочиж шар нохойн зүг рүү харвал хий салхин дотор хідэн үсэг бичиг харагджээ. Чингис жадаа тавьчихад тэр хідэн үсгийг дуудаж үзвээс хонхор шар хүнхээ өвгөний амийг нь орхиж өршөө. Энэ өвгөн үцхэд хэрдэг шар боловчиг эцэстээ үүний 3 хүү үнгэн шуламсыг барихад танд тус хүргэн гэсэн бичиг байлаа. Чингис бичгийг үзээд уур хэлнэн тайтгарч энэ өдөр хэрдэг өвгөн чи амиа надад өгөх учиртай ирсэн биз. Хөөрхий энэ шар тайг чиний аминд орж гуйгаад би аргагүй сайн нохоо болохоор амийг чинь асарч өгье гэвэл хэрдэг шар өвгөн сүвээгээ дарж таны 1000 авын дотор энэ нохоо Чингис чамаас дээр хэл ам мэдэхгүй нохоо хэрн ам цээрлэж гуйж байна. Өвгөн би үнэг зааж алуулахыг цээрлэлгүй яах вэ? Гэвчиг нохоо миний аминд орсон болохоор Чингис тантай өвгөн би хэлэлцгээ бай гэд чичрэг бүдрэг дайраад явв. Чингис нилээд гайхаж байснаа шүтцэн. Энэ нэгийг чин өнгөрөөй дахиад золгоход тулбаас хэрдэг өвгөн чиний шар арсыг өвчөж усан тулам хий би гэд ав хөдөлгөж яваад өгөв. Явсаар наран ойртжээ. Бууч хон хор болов. Олон даяараа хэлэлцөв. Цагаан үнгэн шулмыг яасан ч барихыг бодцгоё гэд хонлоо. Маргааш өглөө нэрт босож 1000 ава хөдөлгөж мун ууланд гарч зав хонгил хэрж явж байтал Чингис биеэрээ хамгийн их өндөр уулын орой дээр гарч суугаад гаансыг авч тамхиа утгаж аваад хитээ дэлдэж тамхиа унгатхан татаж байтал алсад нэг уулын завсраар нов ногоон дээлтэй сайхан царайтай ихнэр гарч ирээд дуулан явааг үзв. Царай өнгийг нь хэрэлж үзвээс 17-8 хүрсэн болов уу? Чингис тэр ихнэрийг үзээд их тоож даллан дэрэгдээ авч ирээд үзвээс юр гүрэнд байхгүй үзэгслэн сайхан зүстэй ихнэр юм. Чингис өөрөө их сэтгэл тачааж хэлв. Бүсгүй чамааг үзвээс зан айлч сайхан тогтуу намуухан шинжтэй юм. Бүсгүй чи намайг тоовол орой хоногийн газар очиж бүс тайчилж илгээ нийлүүлье гэвэл тэр жаахан ихнэр эрхэлж хэлжээ. Ихнэр би зан ааш өнгө цус муутай анчин тантай илэг нийлүүлэх заяагүй. Тийм муухай явдал хийвэл болохгүй шүү гэвэл Чингис хаан илэг нийлүүлэхэд ямар ирээ байдаг юм. Өвгөн би зан айл өнгө зүсэнд чинь болж сэтгэл уярч байна. Хоёул одоо явъя гэд гар дээрээс нь барьж хөдөлгөөд буудал дээрээ хурч буудаллав. Шүн унтах шахан болоход гинэтхэн 3 жаахан хүүхэд гүйлдэж ирээд Чингисийн чанх өмнө зогсож нүдэрээ ирмэж хуруугаараа зааж дохио өгөв. Чингис дотроо мэдэж 3 хүүхдээс асуулаа. Та 3-ын гэр хаан байдгийм хэн гихчийн хүүхдүүд вэ гэж асууваас тэр 3 хүүхэд бид 3-ын гэр уулын баруунтай дунд зүүнтэй байна. Бидний эцэг хэрдэг хүнхээ гэж хэлбээс Чингис хаан дотроо санаанд орж өчигдрийн нохоон дээр байсан бичигт байсан билээ. Энэ 3 хүү ирснийг бодвол надад туслахаар ирсэн юм байна гэд хүүхдэд боорцог өгч гаргаваас тэр 3 хүүхэд хэлжээ. Авчин авгаан захад байдаг тэр жаахан ихнэр манай энэ ууланд чулан болоод 2-3 жил болжээ. Зарим өдөр цагаан үнэг болоод явдаг. Зарим өдөр нэг сайхан ихнэр болоод хүн амтны сүнсийг аваад байдгийм. Зарим өдөр чөтгөр болж төмнийг айлгадаг. Түүнийг ямар ч амтанд дарж хүчирдэггүй юм гэд явв. Энэ үгийг сонсоод Чингис биедээ байсан нарийн цагаан илдээ сугалж аваад
улаангаараа үлээж олондоо дохио өгвөөс олон аавын хүн цаг зуур мориндоо эмээлэ тогож мянган нохоогоо хөдлөхийн завсарт Чингис хаан цагаан илдээ барьж майханд орж тэр ихнэрийн толгой руу хальт мүлт дилдвээс нэг муу дуу гараад үгүй болов. Чингис өөрөө төрүүлж мянган ааваа тавьж хөөв. Хөөсөөр хоёр богдын ингэрт хурж Чингис хаан хашгирав. Одоо дутаагаад хаа хүрх юм чи? Чи цагчин тулсан бол одоо зогс гэвэл тэнгэрээс нэг бүлэг үүл гарч луу донгодож цагилгаан буухад тэр үнгэн шулмас цочмог бултаж мөртөө эргээд ирвээс Чингис цагаан ил дээрээ магнаг нь дилдвээс нэг хэсэг арьс хуураад газар унав. Газар бүр гэрэл татхыг Чингис үзээд самгардан амандаа тарин уншваас гэрэл нь буурч нэг урт шар ногоон ус болов. Түүнийг нь аваад галт хийж түлбээс тэр цагаан шулмсын бие хоосон яс болж орхив. Чингис тэр газар дээр илдээ хатгаж өнгөн шулам чамайг надтай дайлалцаж дутаасныг энэ дээр цаазалж тавьсан тэр гэж байхын завсарт бас нэг ороолон чөтгөр Чингистэй өдөр шөнөгүй 3 хоног дайлалцав. Чингис баахан автах маяг гаргавал арга аятахад аман дотроо нэг тарин уншиж тэнгэрт даатгаваас тэнгэрээс 3 алтан гарих бууж Чингисийн гарт ирэв. Хаан тэр 3 гарихыг аваад хувилгаанаар хэлжээ. Энэ ороолонгийн толгойг балбаж хагалж түл гэж цохвол гарих нь очиж ороолонгийн толгой дээр тусч гал шатаж ороолонг балб хаг түлж алав. Алагдсан хойно хувилгаанаар цогсон гарихаа Чингис тарин уншиж дуудаад тэр ороолонгийн газар дээр бас илдээ хатгаж цаазлав. Чингис хаан мянган аав хөдөлгөж хаан гүрний хамаг дайсан шулмсыг дараад буцаж орондоо хурч ирсний хойно нь хүнхэн 3 хүүг дуудаж ирүүлв. Чингис тэднийг цаашааж гавьяаг нь нэрүүлж 100 гүн, баруун гүн, дунд гүн гэж 3 их зэрэг шагнан 3 хушуу болгов. Хонхир хэрдэг шар өвгөн мянган шар тайгыг муутгаж хэлсэн болохоор муу мянган хушуу болгон захируулж ноён суулгав. Хэрдэг шар өвгөн 3 хүүтэйгээ тус тусынхаа хушууг захирж амар жимэр амар сайхандаа жаргав. Тулаа нэвэртэй. Хасаг төмний гарал үүсэл. Урд Чингис хаан 100 хатантай байсан юмсанчээ. Хатан бүрийг нэг тайган эр манаж байдаг ажээ. Хаанаас өөр эр хүнийг ёор хавтуулдаггүй байж. Тэгтэл шүн бүр баг хатан дээр нэг хүн ордог боллоо. Ямар хүн орж байгаа нь ёр мэдэгдэж өгдөггүй. Үүнийг хаанд мэдээлжээ. Хаан үүнийг нь дуулаад баг хатандаа нэг шүн орж ирэхэд нь нуруунд дээр нь тэмдэг тавиад явуул гэж зарлиг болжээ. Маргааш өглөөнд бүх ирчүүлийг цуглуулж нурууг нь үдсэнд өөрийнх нь хүү байжээ. Хүүгээ цаазалж чадсангүй. Хүн амтангүй цүлшил газар цүлж гиндэ. Тэр хүү хээр унтаж байгаас сэрэхэд дэрэгдэн нэг сайхан хүүхэн зогсож байна гэв. Тэр хүүхэн хэлжээ. Та яагаад энэ эзгүй цүлшил газар ганцаараа байж байдаггүй юм бэ? Гэхэд хүү би аавда буруу хэрэг хийгээ цүлэгдсэн хүү юм. Харин та хаанхын авхаа энэ эзгүй газар явж байдаг билээ гэжээ. Би Тэнгэрийн гүнж юм аа. Таныг ингэж зов зүдэрч явахыг мэдээд танд болох гэж ирлээ гэлээ. Тэгээ тэр хоёр айл гэр болж үр хүүхэд төрүүлжээ. Тэр цагаас хойш хасаг үндэстэн гарсан гэдэг юм. Хасаг хүн толгоогоо тэнгэрт харуулахгүй гэж тоорцог малгай өмсөж явдаг нь тэнгэр язгууртай тэмдэг гин. Тулаа нэвэртэй. Урд Чингис хаан үдшээр баг хатандаа очих болжээ. Тэгсэн тэр хатан нь та урд шүн бараалгасан биш билүү гэсэнд ирээгүй гэжээ. Тэгэхлээр өөр хүн ирсэн болж таарах нь хаан ихэд гэлгэнжээ. Өнөө шүн тэр хүн дахиж ирвэл чи нуруунд дэмдэг тавь гэж хар хөө бих өгөөд явжээ. Маргааш нь хаан хатнаасаа шүн хүн ирсэн үү гэхэд ирсэн гэж. Тэгэхлээр ордны бүх шадар хүмүүсээс аваад
цэргүүдийг хүртэл нүцгэлж нурууг нь шалгаж үтсэн тэмдэгтэй хүн гарсангүй. Тэгэхлээр ураг төрлийнхөө хүмүүсийг шалгаж үтсэн баг хүүгийнхэн нуруунд бэг түргсэн байв. Тэгээд хаан баг хүүгээ өсгийг нь цавчаад эрэгтнийг нь таслаад хинхтгийг нь зураад цөл гэж зарлаг болгожээ. Тэр цөллөгийн хүмүүсээс хүүн намайг амьд үлдээ гэж гуйгаад байхлаар өрөвдөд өсгийнөөс нь өнгөлж өөлөөд бэлэг эрэгтнийх нь хөвчийг нь таслаад дээлийнх нь ингэрийг хутгаар цуу татаад орхиод явж гин. Хэдэн жил болоод хаан 12 отгоосоо 3-ыг явуулж тэрхүү өгсөн амьдыг үзээд эргэж явуулав. Тэр 3-ыг ирэхэд хүүн эхнэр авчихсан айлгэр болчихсон сууж байж. Эхнэрээ тэнгэр эцгээс нууж байна гэж толгоог нь цагаан бүсөөр бүтээгээд сууж байв. Тэр 3 хүнийг битгий буцаж харваас хаан ав биднийг бүгдийг үгүй хийн гэж гуйсаар байгаад тэр 3-ыг тэндээ шингээж авав. Энэ янзаар хүн ирж тэр нутагт суусан нь 12 хэрэг хасгийн удам анх үссэн тэр гэдэг. Дараа нь мөн 8 эргэнээс 3-3-аар 3 удаа илж явуулав. Тэд мөн тэнд үлдэж туг 8 хасаг овог үүсэж гин. Хасгууд хар дээл өмсдөх нь харанхуй шүн хар хөөгөөр хөөдүүлснийг гэдэг. Өсгийдөө мис хүргүүлсний улмаас төмрөөр тагалсан өндөр өсгийтэй гутал өмсөх болсон юм гин. Туулаа нэвэртэй. Моршехэд дөрөө цогтгийн учир. Чингис хааны цэргүүд дайн байлдаанд явж байхад нэгнийх нь унсан моршээж хозорсныг бусд нь мэдсэнгүй орхиж явснаас дайнд дүүлжээ. Түүнээс хойш моршээвэл зогсож хүлээх ёстой болсон бөгөөд өдөр бол моршээлээ гэж хэлдэг. Шөнө оройн цагаар эмээлийн дөрөөгөө ташуураар тогшиж моршээж байхыг мэдэгддэг. Ганцаар явж байвч моршээхэд буруу талын дөрөөгөө заавал цогтөг ёстой болжээ. Чингис хаан өглөө арга хангаагаас морилж өвөр хянган давлаад үдэж буцаж хардаг ажээ. Газар товчилж залрахад нэгэн түншимлийн морь шээж хоцорсонд богд идсэн товчоо тайлсны хойно тэр түшмэл 3 сар болж сая гэртээ гарчээ. Түүнээс хойш морь шээхэд дөрөөгөө дилдэж богд эзний сонор дор хүрэгвээс газрын товчийг тавьдаггүй агсан ажээ. Тэр журмаар морь шээхэд дөрөө дилдэг учир нь ийм буй. Эртээ урдын цагт Чингис хаан нэгэн удаа аялж явхад хэрлэн гол өмнө нь хөндлөдөж гин. 2 цэргийг дуудаж гол хүлцэн эсхийг үзээд эргэж айлдав. Тэр нь яг зуны 6 сар байсан учраас хүлтэн гэж байх үгүй. Томилсон 2 цэрэг нь гол хүлцэнгүй гэж үннээр мэдүүлсэнд худал гээд тэр 2-ын толгойг авчээ. Дараа нь бас 2 хүн томилсонд эзэн хүнийг худал хэлж болдоггүй тул бас гол хүлцэнгүй гэж үннээр нь хэлээд алагдав. Дахиад бас 2 хүнийг томилбоос тэр 2 бид 2 гол хүлдөөгүй гэж үннээр нь мэдүүлсэн ч үхэн хүлцэн гэж худлаа хэлвч үхэн ийм юм чин хүлджээ гэж хэлий гэж зөвлөлдөөд гол хүлджээ гэж мэдүүлжээ. Хаан цэргээ дагуулад хүлджээ гэсэн газраар нь гарваас голын ус үнэхээр цэрэг гарах хэмжээгээр хүлдөвгэн. Цэргүүд цовруулдан гатлан гарч дуусах үеэр эзэн хаан доорх зарцаасаа цэрэг бүр гарч дуусвуу гэж асуув. Төшөмөл нь бүрэн гарчээ гэж хэлж барангууд хүлцэн мөс дорой хайлж нийлээсэн ус болжээ. Яг энэ үед нэг жанжны морь шээж байсан тул гарч амжилгүй их усанд живжүүв. Үүнээс хойш Чингис хаан зарлиг буулгаж цэрэг морь явган аялж байх үед хэн хүний морь шээх аваас даруйхан дөрөөгөө цохиж мэдэгдэх хэрэгтэй гэж зарлиг буулгав. Энэ нь яванда Монгол хүний морь шээвээс дөрөөгөө цогтөг заншилтай болсон юм. YouTube дээр Туулаа нэвэртэй подкаст. Бичлэг таалагдж байвал лайк төвчөө дараарай. Чингис хааны шарил. Чингис хааны шарилыг онон Хэрлэнгийн ихэнх авийн уулархаг газарт оршуулсан гэдэг. Шарилыг цагаан зандан торхонд байрлуулад тэр торхоо 3 алтан бөгжөөр боож бөгжилсэн гин. Шарилийн тэргүүнийг
ургах нарны зүг харуулж оршуулжээ. Чингис хааны шарилыг хэрэв ирээдүйн нэгэн цагт ирж сурвалжлаад олж гаргах үе болвол шарилийн тэргүүн тал нь ургах нарны зүг харсан байх байдалд гаргахад ямар ч аюулгүй бөгөөд гарах цаг нь болсон гэдэг домогтой. Хааны шарилыг ургах нарны зүгээс хөх зүсмийн бух унсан хүүсээ хүртэл ургасан сагалтай өвгөн хүн удирдан тэргүүлж олно гэсэн гэдэг. Уул шарил нь дээр дурдсан наран ургах зүг рүү толгой тал нь хараагүй үед олдохчгүй. Хэрв олдвол нээж гаргаж болохгүй гэсэн түүхтэй. Удаан хугацааны турш нар жаргах зүгээс нар ургах зүг ирэхээр төхөөрөмж байрлуулсан бөгөөд оршуулсан газрыг тэгшлэн мянган адуу хурааж ул мөрийг нь балсан гэдэг. Тулааны вэртэй. Говьалтай аймгийн нутагт буй Тайшрын нуруу Тайган нуур өөр нэртэй зэлүддүү нутаг байжээ. Чингис хаан урд зүгт нас барж түүний шарилыг ойрчлон энд авчирч онголж тайхуулжээ. Нууцлсан тэр онгоныг нь Алтан уургийн сурвалжит овог аймагуудаас тэмдэг эдгэртэл сууршуулахаар зүүн зүгээс их нүүдэл ирж нутаглажээ. Тэднийг захирсан Боорч баатар энэ хүүх нурууг тай, ширт ойлгов уу? Энэ ширээ цагаан талын үзэсгэлэнт ганц цэнхэр нуурыг тай, гамн гэж зарлигдсан юм гинлээ. Их баатрын тай, ширт гэсэн дээд нуруунууд энэ тай, гамн гэсэн нуурт гэж ярьдаг болж. Тэгээд үр хүүхдүүддээ хүү минь энэ нурууг тай, ширт энэ нуурыг тай, гамн хизээч нэрээр нь бүү нэрэл тэгвэл гай төдгөр учирна гэж сургах болсноор тайширтын нуруу тайган нуур гих болсон юм гин. Яванда тайширтын нуруу тайган нуур болсон юм гин. Мөн тайширтын нуруу тайган нуурын дунд орших Боорчийн хоолойд Боорч нутаглаж байсан гих бөгөөд тентхийн их өтөг бууцад жижиг толгой тарлан хайрхан нэртэй. Алтай нуруудын дунд даанч ялгүйч ата таван тэнгэр тарлан хайрхан уул минь гэж бишрэгдсэн онгон тагилгат толгой бий. Эцэг дээдсийн яс буян оршсон энэ нутгаа үеийн үед тай, хайрал гэсэн гэрээс уул усны бишрэлт нэрээр оршсон нь энэ буюу. Эрдний сурвалжид Бисүд, Жалайр, Найман олгонууд зэрэг овог аймгийнхан суурьсан учраас энэ гих бөгөөд энэ хавьд Чингисийн нэртэй холбогдсон домогтой өөр газар олон буй. Томоос нь хар азарган нуруу, таян хайрхан, Чингисийн морины уяа гэх мэт юм. Бурхан халдун гэдэг уул байна. Тэр уулын ингэр тогоогоор хид хідэн гол урсаж байна. Голын эрэгт ой модтой тайчууд тэр модонд сууж байжээ. Чингис хаан тэр газрыг тоож ясаа тавина хэмээн сонгож манай ургийн онгоны газар бүр энд байна гэж зарлиг болжээ. Чингис хааны цуслан өвөлжөө бас энэ хавьд юм. Чингис хаан бурхан халдуунаас 6 өдрийн газрын зайтай байх онон мөрний доор булаг болдогт төржээ. Тэнд нохоо овгийн 1000 ойрд сууж тэр газрыг сахиж байна. Тэгээд нэг өдөр Чингис хаан авд мордоод ганц модтой нэг газар ирлээ. Модон дор морноосоо буугаад сэтгэл баяртай болж энэ газар ясаа тавьж болно. Энд тэмдэг үлдээе гэжээ. Чингис хаан нас барсанд тэр үгээр нь энэ газар оршуулжээ. Оршуулсан тэр жилд нь энд өвс мод ургаад шургахын аргагүй балар түнг болж анхны тэр ганц мод болон онголсон газар танигдахааргүй болжээ. Түүнийг сахисан сахиул улсч онгод нэвтрэх замыг олохгүй болсон гэдэг. Тулааны вэртэй. Чингис хааныг тэнгэр болсон цагт шарилыг үзвэл солонго мэт мяралзаад нэг тохой хэртэй болсныг бүгдээр үзэж гайхалдан олон түшмэд хатад хүүхэн зөвлөлдөн хэлэлцэж алтан хайрцаг дотор залаад тэнгэрийн орд харшийн байдалтай цомцог хэмээх ордонд оршуулж тайхив. Тэндээс шарилыг үрд тахих хичээлтэй түшмдийг сонгон хэлэлцэхэд хөлөг Боорч ноён өгүүлв. Богд эзэнтэй би багаасаа ханлан хатуу зөөлөн үйлд зүтгэж явлаа. Хааны гигэн сэтгэл далд болсон боловч эрдэн мэт шарилыг нь
би тахихыг хүснэ гэсэнд бүгдээр зөвшөөрч боорч ноёнд тушааж тахиулав. Тэдний удам идүүгээ ордсын хушуунд дархатчууд гих нэг хэсэг улс, тэргүүлэгч нь тааш, зайсан цолтой улс байдаг тэр мөн бололтой. Тулааны вэртэй. Эрт цагт Чингис хаан Тангад улсыг дараад Монгол орондоо буцах замдаа тэнгэр тайлжээ. Жанжин түшмэд нь эзнийхээ гэрээс ёсоор шарлыг хасагт хэрэгэн тээж сүнэд нутгаар дамжиж хойшоо гарчээ. Тэгээд замд эзний гашуудлын зарыг нийтэлсэн газрыг зар гэжээ. Нэг худаг дээр буутал ус нь их сайхан байж. Тэр хуудгийг Рашан ус гэж нэрлэжээ. Цааш явтал элс тээгэлж хасагт хэргийг хэрвэл хэрс гэжээ. Элсийг гарвал зам нь хатуурж тэрэг явхад амархан болохоор тэр газрыг Баян үлзий гэж нэрлэжээ. Нэг уулын ингэрийн худаг дээр түр амс хийж байвал эзэн их таалж энд түр бай гэж зарлиг болж энэ газрыг Байн уул гэж нэрлэжээ. Цааш явж байтал тэрэгний дугуун тэнхлэгтэй хүртэл шавард шигдэж 45 хүлгээр татуулаад хөдөлгөж дийлэхгүй зовлоо. Үүнд сүнүүдийн гэлүгүүдээ баатар сөгдөж ингэж гуйжээ. Богд эзэн минь, удирдан байгуулсан төр чинь, учирсан хатад хөвгүүд чинь, ураг элгэн монгол чинь, унсан дэлгүүн болдог чинь хойно байна. Харган уулыг дулаан гэж, харь тангатыг олон гэж, хатад огтыг нь гоо гэж хамаг монголоо мартвуу. Халуун амийг чинь алдавч, хас эрдэн мэд хүүрийг чинь хамгаалан авч харий. Хатан бүртгэлжинд чинь үзүүлий, хамаг улсад чинь хүргэе гэжээ. Тэгхүүл хаан эзэн сойрхсан хасагт хэрэг шавраас гарч хамаг олон баясаж сүнүүдийн гэлгүүдээ баатрыг муугаас хөөв гэж магтаж гин. Үүнээс хойш тэр газрыг муугийн хөвөр гэж нэрлэжээ. Муугийн хөврөөс цааш явж энгэр сайн өндөрт хүрч хүрээ бууж дундаа өндөр чулуу босгож хааны морийг уйжээ. Энд Чингисийн морины уяа гэдэг 4 өндөр хөшөө чулуу зогсож байна. Ингрээс нүүж хөдлөөд энэ газрыг энгэр хөвөр гэх болжээ. Цааш явтал ихэд бороо орж уулын ус үерлэж хасагт хэрэг хашигдсанд олон хүн голын усыг хашиж гитгэлж гарлаа. Тэгээд энтхийг голын хашаад гэж нэрлэлээ. Бас шарлын тэрэг их буудал буусан газар тэмдэг хийж горволжин цагаан хад 3 босгож тавьжээ. Үүнийг одоо Чингисийн тулга гэж нэрлэж байна. Энэ газрууд одоо зүүн сүнэд хушуунд байна. Хааны шарлын тэрэг тэгээд халах нутагтаа хүрч хан их уулын ингэрт оршуулжээ. Тулааны вэртэй. Чингис хаан бол муу сайхүүс байжээ. Эзний онгоны дээгүр ниссэн шувуу үхээд газар унаж ирдэг. Морьтой хүн хажуугаар нь гарвал морьных нь хамар амнаас цус гарч унсан эзэн нь үхчихдэг байжээ. Тэгээд урд Банчин богд Бээжингээс төвддөө харих зам зураа Чингисийн онгоноор гарах үед Ордос улсууд муу сайхүүсийг дараад өг гэж Банчин богдод айлтгажээ. Тэгэхэд Банчин богд Ордос улсуудыг бүр зайлуулад Чингисийн авсыг нээж бид улаан орхимж хөмсгөж улаан бүс бүслүүлж ном уншаад та одоо өршөөл хайрлаж амтны амийг битгий хороохтун. Тахилгад чинь хүний хойлог өгөхгүй морь алж өгье гэж айлтжээ. Банчин богд тэгж хилээд авсыг хааж 3 цойжоор цойжлон тавьж. Тэр 3 цойж нь одоо бас авсанд нь байсаар байна. Цойжны түлхүүрийг Банчин богд төвдөө аваад явчихсан юм гин. Гэтэл тэр авсанд одоо юу байхыг ордсын улсууд хинч мэдэхгүй. Хулгайч хүн тэр авсанд ойрцоор нүд нь бүлтэрчихнэ гэдэг юм. Хотонгийн урвалгааны үед нэг бүлэг дээр мэрж онгоныг уудлна гэсэн боловч ойртож ирээд хамгийн түрүүнд явж байсан дээрмийн нүд нь ухархаанасаа бүл төсрээд гарчихсан гэдэг. Тулааны вэртэй. Эзэн богд нойрсох цагта хувлаа ачтаа шилдэг цэргээ өгөөд миний хүрээг ариун сайн хадгал гэж захиад зарлиг босно. Дахиж намайг сэрээд хаан ширээгээ тэтгэх цагт Монголын хааны хүссэн хүслийг нь хангаж төр шашин 2 бадарч жаргах хувь байна.
Тэр цагт эр хүн бүсээ тальж эр морины шүлс ханцуун гуурын чинээ болно. Цагаан малхайг нүдэнд үзэгдэшгүй газар хөөж явуулна би гэжээ. Чингисийн алтан бүсийг хаадад 8 өрөө гэрт хүрэн ховол 6 хушууд Монгол хадгалсан байна. Тулааны вэртэй. Чингис хааны шарлыг ордсын өмнө бий Жиюн вангийн хушууны давс нураас урдтай 50 газрын үзүүрт нэг сүм тахиж байна. Чингисийн шарлыг мөнгөн авс, модон авс хоёрт хувааж авслаад сүмийн гол дуганд шар торгон майхан тавьжээ. Бас австай цуг Чингисийн илд ном сумыг нь хадгалж байна. Энэ сүмээс 2 газар зайтай бас нэг бага сүм байна. Тэнд эзэн богдын 20 туугийг онголж тавьжээ. Чингис хаан тэнгэр тайлахын өмнө түшимдээ дуудаж цуглуулад би өгөхөл удаандаа 1000, хурдандаа 800 он болвол дахиж эргэж ирэх юм гэж хэлээд нүдэнжээ. Жич энд дурдснаар Чингис хаан 800 жилийн дараа дахиж төрнө гэж үзвэл тэр нь 2027 он юм. 1000 оны дараа гэж үзвэл 2227 он юм. Тулааны вэртэй. Чингис хаан бол Тайж, Тайбу зэрэг аймагуудын хаан нь байжээ. Энэ Тайж, Тайбу хоёр аймаг хатан гол болоод Алшаагийн зүүн зүгт сууж байжээ. 1880 оноос бодоод Чингис хаан ертөнцид мэдлэн гэж итгэдэг. Тэгээд тэд Монгол газруудаар тойрч өргөл барьц бадарлаж байжээ. Тэгэхэд эгэл ард юу ч өгсөнгүй боловч Чингисийн үрдэс гэдэг ван гүнгүүд их халуунтай юм өргөжээ. Гэтэл ван гүнгүүдийн хатан нугууд нь Бадрын улсыг төдийлөн таалахгүй юм. Жанжин мэрэгэн вангийн хушуунд эргүүл гэдэг газар бий. Энэ нь 4 талаас нь намхан уул хүрээлсэн дөрвөлжин хотгор газар. Энд айл суусан улс уулыг сэндэлж ухаж байгаад 5 төмөр цагиргаар боосон цагаан зандан өвс олж авчээ. Өвсийг гаргаад нээж үтсэн чинь дотор нэг бүдүүн толгойтой хатан хүүний хүүр байж. Хатны 13-нд 10 бүлзөгтэй, 2 гарт нь буговчтай, чихэнд нь алтан эмэгтэй байж. Энэ нь харин Чингис хааны хатны онгононд таарсан байжээ. Улсууд тэгээд тэр ховор эрдэнтэй авсыг уг ёсоор нь онгоцонд нь оршуулж тавиад сахиулын хүн гаргаж сахиулжээ. Авсыг нээхлээр хатны өмсөн торгоо хувцснууд нь бүр задарч сүрээд явчихжээ. Энэ онгонтой цуг бас 18 хүүр малтагдсан юм. Чингис хаан хайлаад 650 жил болж байна. 1880 оноос бодоод одоо 150 жил юм уу? 350 жил болвол Чингис хаан амилд сэргээд Монголд илэрнэ. Тэр үед Хятад оронд бас нэг баатар амилж босоод Чингистэй дайн хийнэ. Тэгээд Чингис тэр баатрыг дийлээд ардаа Орцоос Монголын уг нутаг халахад дагуулж аваачин гэжээ. Тулааны вэртэй. Чингис хааны үлдээсэн үгэнд хасаг тэргийн мөр ханан ирээн болоход лам зогсоогоор шээхэд нохой тэмээшинчтэй эвтгэд хар шаазангийн хагархай бор тохой дүүрэхэд би тусалж ирий гэсэн үг байна. Хасгийн мөр ханан ирээн болоход хонь хорголгүй болоход хятадын хүү ноён суухад хэрсийн сүл залаа болоход шаазангийн хагархай тал дүүрэхэд олгой гэрт суухад 3 толгойтой ад маллах цагт Чингис хаан морилж ирнэ гэжээ. Тулааны вэртэй. Аргаасун хуурчин домог. Суут богд Чингис хаан наран ургах зүг солон улсад аялж ичтэл. Ичих. Очих. Эзний бие эн их зэрэг энтэй талд саатаж сув. Илж илгээв. Эзэн богд алба бацгаж ирлээ гэж солонгуудын хаанд хэлв. Эзний тэр үгийг сонсоод солонгуудын Буха цагаан хаан өөрийн хулан нэрт охиноо өгөн өргөж Барс гард Буха солон 2 отог инчтэйгээр онгоцоор авч ирэв. Тэндээс эзэн богд солонгуудын Буха цагаан хаан эхлэн ноёд сайд бүгдэд мөрөн хит дуудаж зарлаг болов.
Түүний хойно эзэн богд хулан хатан хоёр дэр нэгтгэхэд хээр дэр нэгтгэхвээс хэвгүй болном за. Гэр төрж асархуул ямар вэ гэж бүгд сайд айлтгав. Хэвгүй. Тааламжгүй. Тэр үгэнд ис орон эзэн дэр нэгтгэв. Тэгээд тэр солон гусад 3 жил саатаж сув. Аргасан хуурчийг улсыг зас гэж суулгасан аж. Гэрээс эзэн богд юунд саатав гэж аргасан хуурч гурвалсан зээрдэг унаж 3 сар явах газрыг 3 хоног төрж эзэн минь мэд буюу химэн асуув. Мэд химэн түшмөд хэлв. Мөн түшмөд хатан хөвгүүд хамаг улс бүгд мэд буюу гэж асуув. Хуурч өгүүлрүүн. Хатан хөвгүүд чинь мэд байнам. Хамаг улсын чинь зан айшигс мэдэв. Эм хөвгүүд чинь мэд байнам. Энэ их улсын чинь зан айшиг эс мэдэв. Хагархай аманда холтос хальс олж идэв. Хамаг улсын чинь зан айшиг эс мэдэв. Умдаас аманда ус цас олж уув. Улс Монголын чинь зан айшиг эс мэдэв. Химэн өчвөөс эзэн эс ухаж бас өгүүл химэв. Аргасан хуурч өчрөв. Сал модонд салбар шовоо өндөглөв гин. Сал модонд итгэж сусаар сар шовоонд үүрээ эвдүүлж өндөг зулцгаа итгэдэв гэлээ. Хулс нуурт хүн галуу өндөглөв гин. Хулс модонд итгэж суусаар холд шовоонд үүрээ эвдүүлж өндөг зулцгаа итгэдэв гин. Хотогт эзэн минь гигэнд айлд. Химэн өчвөөс эзэн хуурчин энэ үгийг ухвуу та химээхэд түшмөд эс мэдэв. Эзэн өөрөө мэдэж зарлиг болов. Сал мод гэж хамаг нөхөд минь буюу. Салбар шовоо гэж миний бие буюу. Сар шовоо гэж солон улс буюу. Өндөг зулцаг гэж хатан хөвгүүд минь буюу. Үүр гэж инх төр минь буюу. Хулс нуур гэж хамаг улс минь буюу. Хун галуу гэж миний бие буюу. Хулт шовоо гэж солон улс буюу. Өндөг зулцаг гэж хатад хөвгүүд минь буюу. Үүр гэж инх төр минь буюу. Химэн зарлиг болж алтан жолоогоо залав. Богд эзэн зарлиг болов. Бүртгүүлжин хатан минь баг цагт учирсан бүлгээ. Нүрийг нь үзэх бэрх байна. Гэрт орвол гэр нь чухан боломзаа. Гэрдэх хүнтэй эс зөвлвөл харь хүн байтал элт уурлан хилэгнэн суваас ичиж эмээх мэт буюу. 9 үрлгүүдийн минь нэг нь үг барилдаж ирэхүүл чухал гэж саннам би гэв. Жалаари мухлаа эзний зарилгаар одоод хурч бүртгэлжин хатанд мөргөн суув. Тэндээс хатан ийм зарлиг болров. Эзэн мэд буюу чи юунд ирэв гэж асуув. Эзэн зарилгаа мэдүүлгэж илгээв. Байгуулсан төрөөр эс болов. Бат төрийн ирэхээр болов. Багшлагч сайдын үгэндээс оров. Барс гэрийн өнгөнд болж богд гигийн хулан хатан лууга дэр нэгтгэв гэлээ. Бүртгэлжин хатан зарлиг болров. Хаан эзний минь хүчин буйзаа хамаг Монголын дур буюу. Эзэн богдын минь хүчин буйзаа эд бүгдийн дур буюу. Эрэг мөрөнд хун галуу олон гинэм эрхийгээ чинтэл наманха эзэн өөрөө мэд намзаа. Эн их улсад эмс охид олон гинэм ирж авахыгаа эзэн өөрөө мэд намзээ. Хулст нуурт хун галуу олон гинэм хурууга чинтэл наманха эзэн минь өөрөө мэд намзаа. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Хотол их улсад охид эмс олон гинэм хотогт эзэн минь ирж авахаа өөрөө мэд намзаа. Эрхийдээ мэргэн эрэг нугас хоёрыг хамт харвам гэлээ. Эр хүн дурлахуул эгч дүү хоёрыг авам гэлээ. Эмнэг морин дээр эмээл тогтгой гэмүү? Эм хүн дээр эм автгой гэмүү? Илүүд муу буюу дутууд сайн буюу? Дээлийн давхар үл дааруулам гэлээ. Дээсний гурамсан үл тасрам гэлээ. Гэж зарлиг болов. Богд эзэн хулан хатныг авч ирэхэд аргасун хуурч арзан цогтож алтан хуурыг авч өөрөө хонов гэж эзэн богд хэлгэнэж дуугүй тох өчиггүй твч гэж боорч мухлаа хоёрыг илгээв. Боорч мухлаа хоёр очиж аргасун хуурч чамааг арзан цогтож алтан хуурыг авч өөрөө хонов гэж дуугүй тох
өчиггүй твч гэж биднийг илгээв гэхэд аргасан хуурч хэлв. Алах хүний аялгауг авам гэлээ. Үхэх хүн үгээ хэлэм гэлээ. Эзэн дүүгээ хэлийл гэхэд тэр хоёр төшмөл ис алж суутын сархтыг суганд нь эрэгтийн сархтыг өвчүүнд нь бариулж авч иртэл эзэн нойрсоо ажгуу. Боорч мухлаа хоёр гаднаас үг айлтхав. Гигэн их ордонд чинь гэрэл орж байна. Гэрдэх охид хөвүүдээ сэрүүлээсэ. Гэмтэн жимтэн чинь хурж байна. Гигэн их зарилга өгч тараагаасаа. Хас их ордонд чинь гэрэл орж байна. Хаалгат гэрийнхээ үд өрхийг нээлгээсэ. Гашуутан зовлонтон чинь хурж байна. Хас их зарилга өгч тараагаасаа гэж айлтгсанд эзэн өөд болов. Аргасан хуурчийг өмнө авч оров. Эзэн зарилгс болов. Боорч мухлаа хоёр дуун эс гарав. Тэгэхэд аргасан хуурч өөрөө ин айлтгав. Талан хэлд чогчог чалчин донготход загалмаа мэргэн довтлон ирэхэд зан хийх дууга гарган эс чадав гэлээ. Зан хийх. Санаагаа илэрхийлэх. Заяат эзнээ занан хясан суухад зан хийх үгээ өчин эс чадав би. 10 наснаасаа эхлэн алдан хуурыг чинь хадгалнам билээ. Арга бэлгийг чинь сурнам билээ. Алия муу аашаа эс олдож билээ. Арзан дэнцэн минь үнэн. Арзан дэндэж алдан хуурыг чинь авч ал сансан минь үгүй билээ. 20 наснаасаа эхлэн хотон хуурыг чинь хадгалнам билээ. Хошин бэлгийг чинь сурнам билээ. Холчирган муу аашаа эс олдож билээ. Холчирган. Орвомтгай. Хулж гарцсан. Хорзон дэнцэн минь үнэ. Хорзон дэндэж хотон хуурыг чинь авч хол сансан минь үгүй билээ. Химэн өчөв. Амныхаа сайнд гарсан аргасан хуурч минь. Хошныхоо сайнд гарсан хуурч минь гэж алхаа байж тунхаг зарилга өгч тарав. Хавт хасрын домгоос. Есүхэ баатрын тэр өвлөн хатнаас 3 дугаар жарны хар морин жилийн өвлийн ихэнх сарын шөнийн нэгэнд үүргийг лүгээ суцуу гайхамшиг бэлэг төгс нэгэн хөвгүүн мэдлэв. Тэр цагт докторгуугаас солонго татах тэргуйтэн сайн ёр бэлгэс болов. Тэр хөвгүүнийг мэндэлсний 3 хоног дээр эцэг Есүхэ баатар Татар аймгийн улстай дайлалдаж Татар улсын эзэн Тэмүүжин үгээ химээгчийг барьж ирсэн тохиолдсон тул бэлэг зохиж баясан баяр хурим хийж тэр хөвгүүний нэрийг Тэмүүжин гэж нэрлэв. Мөнхүү хойд жилд Есүхэ баатрын их хатан мах галаас нэг охин төрснийг Тэмүүлэн гоо гэж нэрлэв. Бас түүний хойд жилд өвлөн хатнаас нэгэн хөвгүүн атгадаа бөөмөг цус барьж төрөв. Түүний нэрийг Хасар гэж нэрийдэв. Болор толиос. Хавт хасрын олон домгуудаас дээжлэн үргий. Хавт хасар хараалж эмх. Урдын яг 8 сарын халуун цагт эзэн Чингис хаан 1000 ав хөдөлгөж, 1000 ном магсаж, 1000 шар тайг дагуулж авд мордож гинэ. Хангай газар явж хайлуу буулга барьж, цагаан талаар хисэж, цагаан цоохоор ирвэс болон цагаан үнэг барьж, шилээр хисэж, шилүүс гөрөөс барьж, шар манхаар явж, шар ирээн барс барьж явж байтал гинэд тэнгэр хүтэрж бүсэлхий чинээ цас унаж гамшиг болж гинэ. Чингис хаан шинжээч мэрэгдийг дуудаж учрыг асуув. Архангай нутагт арваалж хар эмгэн гэж хараалж эмгэн байна. Тэр хараал хийж дайсан болж байна гэж зааж гин. Тэгээ түүнийг яаж дардаг вүлээ гэж Чингис хаан асуухад шинжээж цааз хуйл дарагдсан хавт хасрыг гаргаж аврахгүй бол өөр түүнийг дарж гүйцэх хүн байхгүй гэж гин. Хавт хасар тэр үед яасан юм бэ гэвэл эзэн богд Чингис хааны морин уяан дээр нэг үдийн голд уйл шувуу ирж дуугарч ирж гин. Чингис хаан хавт хасарт тэр уулыг харваж унгаа гэж зарлиг болжээ. Хавт хасар уулыг харавтал завсарт нь нисэж байсан шаазгаа дайрагдж уулыг дутаачгаж гин. Үүнд Чингис хаан ихэд хэлэгнэж
Би чамааг ойлыг харав гэснээс биш, шаазгааг харав гэвүү. Чи миний зарилгийг зөрчлөө гэж хэлээд дүүгээ 100 алтын хар худагт хийгээд дарчгаж гин. Тэр тухайд хавтгасрыг гаргаж аваад арваалж хар эмэгнийг даруулахаар явуулж гихүүлээ. Хавтгасар удаан хоног худагт хөвтөд хүч тамиргүй болж худгаас гарч дийлэхгүй болоод байжээ. Хавтгасар надад 100 хар хоньны мах идүүлбэл би дайсныг чин дарыг гэж амаалджээ. Тэгээд хавтгасар нэг өдөрт 1 хар хоньны мах идүүлж 100 хоног тижээгээд тамир сүлд оруулж худгаас нь гаргаж авчээ. Хавтгасар ахтаа мөргөж хэллээ. Би тэр дайсныг чин дарахаа дарыг. Хавирга руу нунагвал хавтгасар надад мó, төрүүгээр нунагвал төрд мó, араар нунагвал ахад мó, аль тийш нунагах вэ гэж гин. Богд эзэн сонсоод төрүүгээрээ унавал төрд мó гинүү. Төрд мó бол төмөнд зовлон болно. Төрд мó байж үл болно. 10 руугаараа унагвал хаанд мó гинүү. Хаан бол төрийн эзэн. Төрийн эзэнд муу бол төрд бас муу. Хаанд муу байж үл болно. Хавиргаараа унагвал хавтгасар чамд муу гинүү. Гагц чамд муу болбол ирэхгүй хавиргалуулж унаг гэж зарлиг болж гинэ. Хавтгасар заа гэж хүлээгээд эзэн хороон дээрээс гараад хангай нутгийг чиглэн яваад маргааш өглөөний наран урахад улаан хадны урд зах дээр Сарвадан овооны ингэр дээр ирж гин. Тэр цагт хатан гол гихч ихэд өргөн байжээ. Урд захын олм нь Сарвадан овоондоор байж, хой захын олм нь молцог хушуун овоондоор байж гин. Хавтгасар өглөө нь хөлөгт гарч нар орой болоход хөлгөөсөө бууж молцог овоон хушуун дээр гарч суугаад нар шинкээс эхлээд нумаа татаж дивлээд дуулж маргааш өглөө нар гартал дуулж гинэ. Тэр арваалж хар эмгэн гихч далай нуур шар хусны Бөгтөр хотон гэдэг их хоттой хүрээтэй байж гин. Хотонгийнхон орой дээр гараад хавтгасрын дуулахыг гайхан чагнаж гин. Ийм сайхан дуулдаг залуу нэг шүн дуулаад гарна гихч юу болов? Биеийг нь харж үзье гэд хотонгийнхон орой дээр гүн гарч наран зүгт хандаад саравчилж хартал хавтгасар түүнийг хажуу тал руу нь харваад унгаачгаж гин. Харавхын хүчинд номынх нь 2 дивэн год үсэрч гинэ. Урагшаа хандаад үсэрсэн Сарвадан овоон дээр унаж, хойшоо хандаад үсэрсэн далай нуур шар хусны захад унсан юм гин. Арваалж эмгэн бас хавтгасарт харагдчихснаа мэдчихжээ. Арваалж хар эмгэн болвоос зэвсэгт дайрагдаад шархолж унавч газарт хүрэхгүйгээр хийд босчих бол дахин ам ордог чадaltaй юм. Хавтгасрын суманд оногдоод унах үеэс хотонгийн ирмэг дээр нэг бут хамхуул үзэгдэж гин. Арваалж хар эмгэн түүнээс ноцоо дээшээ босох гэтэл хамхуул нь булгараад доошоо унчихжээ. Арваалж хар эмгэн газарт унаад үхэх болж хамгийн эцсийн хараалаа тавьж гин. Хамхуул чи ургахтаа урга, хавар болбол үндэс нь бултар. Хар хогч нь 100 битгий хөр, хар толгой түн 100 нас битгий хөр. Хавтгасрын өрн гэж байдаг гин. Тулааны вэртэй. Та YouTube дээр Тулааны вэртэй подкастыг үзэж ба сонсож байна. Өмнөд нутгийн монголчууд сонсож байхаваас та бүхэнтэй холбогдохыг хүснэ. Хавтгасрын домгоос 2. Эрт урдын цагт эзэн Чингис хаан Тангад улсыг дайлах үед хараалч хар эмгэн гихч нэгэн болдоггүй эмгэн байж гин. Энэ хараалч хар эмгэнийг Чингис хааны дүү Хавтгасраас өөр хүн дарж дийлэхгүй гин. Тэр үед Хавтгасрын бие нь муу байжээ. Тэгээд миний бие 100 хар хоньны шүл овол сая хараалч эмгэнийг дарж дийлэх чадвар орно гэв. Тэгээд 100 хар хонь цуглуулж шүл уулгаж тамир оруулжээ. Хавтгасар мөн уулан дээр баруун шхандад зогсож байгаад уул руу харваж үзв. Тэр уул 3 хэсэг хагарч одоогийн 3 богдын шураг гэдэг 3 адилхан уул болж гин. Ингээд хараалч хар эмгэнийг дарахаар мортоод биеийг нь үзэнгүүд нэг л харавсан чинь сум нь яг хараалч хар эмгэний цээжин биеэр шовтолж гараад хойш уурагш дайвалзан унмаар болж гинэ. Тулааны вэртэй подкаст.
Тэр эмгэн газар илгэлэн унавал Хавтгасрын үрд муу. Дээш хандан унавал хараалч эмгний үрд нь муу гин. Тэгээд харж байтал эмгэн газар илгэлэн унаад хамхуул өвсийг атгаад авсанд хамхуул үндсээрээ үхтээгдэжээ. Үгтэй. Ургамлыг үндсээр нь үс зэргийг угаар нь татж авах. Угзрах, зулгаах. Мөчрөөс нь үгтэй. Мөчрөөс нь угзран татах. Үсээ үгтэй. Үсээ зулгаах, үсийг зулгаан угаар нь тасар татах. Амаа барьж үсээ үгтэй. Ихэд харамсах. Хараалч эмгэн дахин дээш хандаж унаад хамхуул тасархуул. Хамхуул өвс үндэс хэврэг болтугай. Хар хоньны үндэс тасрах болтугай гэж хэлээд өгөж гин. Иймээс хамхуулын үндэс хэврэг болж үрд хийсэж явдаг болжээ. Бас өвч хар хонь үгүй болжээ. Хар хонь байвч толгой дээр нь биш бол сүүлийн үзүүрт нь цагаантай байдаг болж. Цагаан эмэгнийг алаад одоогийн толь сумын манханд хөхийг нь шатааснаас хөх манх гэж, зүрхийг нь шатаасан газрыг зүрхийн овоо гэж, сүүжийг нь шатаасан газрыг сүүжийн шил гэдэг болжээ. Хараалч эмэгний хэвлий болон муу махыг нь галд шатаагаад ер сайн шатахгүй болохоор шатааж байсан хүнийг нь сандаргаад өөрөө аваад идчихэж гин. Чингис хаан үүнийг сонсоод тэр хүнийг эзэндээ үнэнж сайн түшмэл гээд ноён зэрэг өгчээ. Хожмын муу мянган хошуу гэдэг бол энэ хүний албат мөнгөн. Чухамдаа муу махан хошуу гэж байгаад он удаанд хувраад муу мянган хошуу гих болжээ. Ихээ дээр муу мянган хошууны тухай мөн бичлэг оруулж байсан. Энэ бичлэгийн төгсгөлд тэрхүү бичлэгийн холбоосыг оруулъя. Сонирхох ачаам. Тулааны вэртэй. 3. Баян-Нуур аймгийн Ардын өмнөд хошууны ар хормон Мон уулын дотор Шанган уул гэдэг нэгэн уул бий. Баян-Нуур аймаг. Өвөр Монголын өөртөө засах орны баруун хойд хэсэгт орших газар нутаг. Умар талаараа Монгол улсын өмнө говь Дорн говь аймагтай хиллэж, дорнод талаараа Бугат хот, өмнөддөө Хатан голоор зааглагдаж Ортос хот, өрн зүгтээ Алшаа аймаг гэж өөртөө засах орныхоо 3 нутгаар хүрээлэгдэнэ. Урд энд өөдөөсөө эсрэгзэж харсан 2 уул байжээ. Хойд ууланд нь хараалч хар эмгэн гэж байж, түүний хараал нь хүнд тогтдог байжээ. Хавтгасраас өөр хүн тэр эмгэнийг дарж чадахгүй гин. Тэгээд нэг өдөр Хавтгасар хойд уулын зүг хараалч хар эмгэнийг харавжээ. Хараалч хар эмгэн яг өглөөний цайгаа сүүлж байж. Хавтгасрын сум эмгэний шанаг атгсан гарыг онож эмгэн цочсондоо шангаа цогсонд шанга нь өмд ууланд тусжээ. Түүнээс энэ уулыг шангат уул гих болж. Хараалч эмгэн уулнаас өнхрөн буухта Хавтгасрыг худагт дарагддаггүй гэж харааж. Бас хамхуул хатгаж тогтох гэтэл хамхуул тасарсанд уур нь хурж хамхуул үнцээрээ эрэг гэж хараал тавьж. Үүнээс хойш хамхуул салхи үзмэгцээ үнцээрээ эргэж бүг гэж талыг хэсэн өнхөрдөг болсон гин. Хавтгасар эмгэнд хараагдж худагт дарагдж байжээ. Хүмүүс Хавтгасрыг худгаас үрж гаргаад өдөрт нэг ямаа муулж 100 хоног шүл уулгаснаар Хавтгасар бие тэнхэрч гинэ. Хавтгасар хараалч хар эмгний домгуудын үргэлжлэлийг таслаа дараагийн дугаард оруулъя. Хавтгасрын домгоос 2 дугаар хэсэг. Чингис хаан Наран хааны охиныг булааж хатан татгаар зүүн өмнө зүг цэрэг оржээ. Хааны цэрэг дотор нэгэн мэрэгэн харвааж байж. Тэр харвааж 100 хоногийн газраас хүнийг харваж алдаг байв. Тэр хааны цэрэг өглөөгөр түхмийг өнгөрч ирээд хондбой голыг туулж гараад хурдан булгийн хөвөөнд буудалж бууцгаав. Буудал донд агаар дээр нэг бүргэд байсныг өнөө харваад унахчихжээ. Хизэнээс энэ харваачтай атаа барьсан нэг хүн энэ завшааныг тааруулж Чингис хаанд харваачийг ховлов. Манай цэргийн ивэлт бүрэгдийг алаад
Манай цэрэг одоо бүрэгдийн цуснд будагдаж газарт гамшиг дайрагдана гэжээ. Үүнийг сонсоод Чингис хаан ихэд хилэгнэж Харваачийг хондбой голоос 2 газар зайтай амьдаар нь бул гэж зарлиг болгов. Тэр газар одоо уулын гүн ганг болсон байна. Харваачийг хүзүүнд нь тултал болж тавиад их цэрэг цааш замаа хөөжээ. Чингис хаан Наран хааны улсад ойртоод нэг салаа цэрэг илгээв. Наран хааны гар доор нэгэн эмгэн байж. Тэр эмгэн 99 хоногийн газраас амны ганцхан үгээр алсын хүнийг унгаад чаддаг юм байжээ. Тэгээ Чингис хааны илгээсэн цэрэг нь 99 хоногийн газарт хүрээд тэр эмгэний амны ганцхан үгээр дийлэгдэжээ. Дахиж бас нэг салаа цэрэг оруулаад бас дийлэгдэжээ. 3 дахь салаа цэрэг нь түрүү 2 цэргийн дийлэгдсэн шалтгааныг тагнаж олоод Чингис хаанд тэр учрыг айлтгаж бид очивч мөн 99 хоногийн газарт бас л адилхан дийлэгдэнэ гэжээ. Хаан Чингис үүнийг сонсоод Харваач санаанд нь орж 100 хоногийн газраас эмгэнийг харваад унгаачих юм чинь гэж боджээ. Тэгээд Чингис хаан гидэргээ буцаж Харваачийг ухаж гаргав. Харваач амьдараа байсан боловч тамир тэнхээ алдаад байж. Хаан хондбой голд бууж 3 жил амарч Харваачаа тэнгэрүүлж аваад дахиад Наран хааны зүг цэрэг мордов. Энэ удаа Харваач тэр эмгэнийг 100 хоногийн газраас харваж унгаад Наран хааны охиныг буулааж авчээ. Наран хааны охиныг дагуулж ирэхлээр тэр охины зам зураа зүүн зүгийг хичээ сахихгүй бол Наран хаан Чингисийг галаар мөхөөнө гэж хэлж өгчээ. Чингис хаан тийгээд Наран хааныг сэргийлж хэрэм байгуулав. Тэр хэрэм нь одоо болтол үлдэж байсаар. Тулааны вэртэй. Хавт хасрын домгоос. 2. Чингис хаан тангад иргэнд аялж авч байхад боол бичин хөтчин. Хасар дүүчин архитаж суухдаа хулан хадны гараас барив гэж эзэнд айлтгав. Эзэн хасраас хачир тасын өдийг авчир гэж боол бичнийг илгээв. Хасар хамгийн эзэн боловч хачир тасын өд авахд би сайн гэж хэлээд хачир тасын өд өгөв. Боол бичин түүнийг хөө дарагдсан юм гэж ис харив. Хар халзныг алж авчир гэж бас илгээв. Хасар хар халзан шувуу нисэж явахыг үзээд хаан нь харвах буй гэж боол бичнээс асуувал хар шар хоёрын завсарт нь харав гэжээ. Ханшаарыг нь тас харваж өгөв. Хаан хүнд ёст хачир тасын өдийг өгье гэж билээ. Энэ биш хар халзан байна. Бас цус халдав гэж ис авч харив. Түүнд эзэн уурлаж байхад нэг ойл шувуу модны үзүүрт сууж донготов. Чи энэ мөг харваж ал гэв. Төдий хасар харваас ойл босож зайлж өгөн нэгэн шаазгай завсарт нь орж алагдав. Түүнд эзэн буруу шааж чи урд болбол 7 хонхтон луга нэгдэж дайжна. Тэр өдөр гихлээр хачир тасын үд говьл өдөө хайрлна. Идүгээ энэ муу хэлт ойлыг ал гэхлээр сайн хэлт шаазгааг ална гэд хасрыг хүлүүлж 4 хүнээр хадгалуулав. Үүнд өрлөг ноён эзэн минь ээ сайн ий салдар Салбар, сала, муугийн шарбуг халдан уршиг, эзэн минь ээ сайн ий салдар муугийн шарбуг халдан цайдын эрдмийг дооцсын гимхөөдн гэдэг муу ёрт ойлын уршиг сайн хэлт шаазгаад халтав хасар дүүгээ талбаасаа гэж өчгөд эзэн дотроо зөвшөөрж байтлаа урд нэг хүний зингүүхэн үгийн хигрмийг санаж ис тавив. Тэндээс тангадад хурж төрөмгий балгасыг 3 давхар бүсэлж игээрэн байх үед хараалчхаар ганг нэр дэмгэн хотын хайсан дээр гарч хар хиураар хиур, туг, дохин хараахад ир акт 2 сүргээр унаж байв. Сүбэдэ Баатар эзэнд ингэж өчөв. Эзэн, их цэргийн ир акт 2 барагдах шахав. Идүүгээ хасрыг гаргаж харвуулж үзэн үү? Гэсэнд эзэн зөвшөөрч жигүүр тул гих морио хасар дуунуулан ирүүлж харвуулав. Хасар эзэн эмгний өвдөгний нүдний хизийг хаг харван унгаж алав. тулааны вэртэй.
3. Чингис хаан тангадаас цэрэг буцаж монийн хушуунд буусанд нэг уйл өдрөөр бархирч суухад Чингис эзэн үзээд жигшиж харав гэсэнд хасар харавтал нэг шаазгаа босож замд нь оногдсон уйлээс алагдав. Тэндээс Чингис хаан хэлэгнэж хасрыг бариулан гинж дөнгө өмсгөж чулуун хашаад худаг дотор хийж өдөр бүр 18 хүнээр сахиулж мануулав. Тэндээс Чингис хаан ордондоо буцаж өвөлжөөд хойд хаварт нь дахин цэрэг мордож монийн ар хөх бүрт буув. Тэр шөнөөс эхэлж бүрхэг болж хүүтэн салхи цас шуурган болж өдөр шөнө зогсолгүй шуурчээ. Түүнд цэргийн хүн болон агт морд маш олон хохиров. Тэр цагт нутгийн нэг хүн хэлж ирсэн нь. Ноднон манай энд ирсэн нэг тангад манай эндх нэг бэлэвсэн эмийн гэрт сууж билээ. Тэр мо хард гарч энэ шуургыг хийж байна. Туулаа нэвэртэй подкаст Гэсэнд цэргийн сайн баатрууд мо хард гарч үзвэл шуурганы дотроос элдв чөтгөр үзэгдэв. Тэд одож ис чадаад ирж хаанд айлтгав. Энэ шуламсын ховсыг хасраас бус хүн дарж үл чадна гэсэнд хаан зарлиг болж хасрыг худгаас гарган ирүүлж зарлиг тушаасанд хасар язгуураас тулаа өвчтөй байсныг хорилгод ихээр зовсон боловч хатуужин тэсвэрлэж шуламсын ховсыг ивдэх догшин эдийг найран номсон бариад хасар тэргүүлэн уулыг давхад шуурганы дотроос чөтгөр үзэгдэв. Догшин тарин уншин догшин эдээр дилдээд чөтгөрүүдийг даван ховс тангадыг олж ганц сумаар харваж унгав. Тэндээс шуургыг даруй зогсов. Хараалжийн хинхтгийг нь хагалж зүрхийг нь аваад уул тахив. Хараалжийн нийлсэн эмийг цэрэг ус барин алаад үе мөч бүхнийг нь огтжиж чадав. Хаан хасрыг ялснаа маш гимшин зарлиг болж хасар лууга найрлаад Мянаг улсад мордов. Хасар буцаж ордондоо одоод хятадын Ли овогт хүнээр эмнүүлж хөлийн тулаа өчүүхэн засравч тамир үл тэнхрэн улам сул болсоор одож тэнгэр болов. Хасрын хөөрийг их ууланд онголов гэдэг. Туулаа нэвэртэй 4. Чингис хаан сартуулыг дайлах цагийг хүлээж монь уулыг түшин шараа голыг барьж хүрээ бууж суужээ. Тэр нь яг 100-ны халуун цаг байж. Нэг өдөр эзэн Чингис 100 түшмэл их зэрэгтэйгээ монь уулыг эзэж молцог хажуугаар ан агнаж явж байтал хааны өмнөр нэг уйл шовуу хидэгнэн дугарч өнхрүүлээ. Эзэн хааны дотор игдүүзэн жихүцэж хажууд нь дагалдж байсан дүү хавт хасрыг харав гэжээ. Хавт хасар эзний зарилгаар харавтал хажуунаас нь нэг шаазгаа нисэж гарч ирээд зэвд дайрагдаж уйл амьд гарч дутаагаад шаазгаа нь харин үхчихжээ. Чингис хаан ихэд хэлэгнэж чи харин бэлэгтэй шаазгааг алж ёртой уйлыг тавьж миний зарилгаас зөрчив. Хавт хасрыг барьж хүл гэжээ. Цэргийн ард хавт хасрыг морноос нь буулгаад хураа худаг малтаж 100 хоногийн хугацаагаар худагт яллан даржээ. Шараа гол тэр үед монь уулын молцог хушууны хол баруун хойгоор урсаж байж гин. Урсгалын цаад хөвөнд нэг хар самган байжээ. Самган эмгэн Хар самгантай нэг хар хараалж нийлж сууж байж. Тэр хараалж өдөр шараа голын усыг шангаар самарч сэржин мөргөж Чингисийн цэрэг сартуулыг дайлахад хараал хийж зүхэл талбилж суудаг байж гин. Эзэн Чингис үүнийг мэдээд тэр муу хараалчийг олж харав гэж загчээ. Цэрэг нь хэдий харваад зэв нь хараалчийн биед нэвтрэхгүй гин. Үүнийг Чингис хаанд мэдүүлсэнд хаан ихэд хэлэгнэж өөрийн биеэрээ харван гихүүлээ. Жанжин түшмэд нь хүчлэн хориглож хавт хасраар харвал бас ирэхгүй бүтэн гэжээ. Эзэн Чингис ялд байх түүнийг яах юм гэсэнд олон түшмэд нь цэргийн ёсонд ялыг гавьяагаар тайлж болно гэв. Тэгэхэд Чингис хавт дуртай бол таны хэлснээр болог гэжээ. Ингээд хавт хасар 100 хоногийн ялаас 90 өдөр дээрээ худгаас гарч харвыг гэхэд нумаа дийлэхгүй болжээ. Удаан өдөр хоригдоод тамир их алдав. 100 хар хоньны шүл ууж тамираа дижээ гэхэд эзэн хаан зөвшөөрчээ. 100 хар хоньны шүлийг угаад хавт хасар монийн шар орой дээр гарч сарвчилж үзээд цаадаг нумаа тавьж амрав. Хожим тэр газрыг цаадаг гэж нэрлэжээ. Хасар өглөөний мандах нарнаас нумаа тэлж үдшийн унах нарнаас сумаа харавсанд
Сартуулын хар хараалчийн өвчүүнд шааж цус урсаж арагшаага унахуул цусан шараа голыг булангортуулж улаан өнгөтэй болгожээ. Хожмын хүн тэр голыг улаан хатан гэж дуудах болов. Сартуулын тэр хараалж босно гэд босож чадсангүй. Хажуудах хамхуулаас чангааж бостол хамхуул үнцээрээ эргээд тасарчээ. Тэгээд хамхуулыг харааснаар үнцээрээ тасардаг болж гин. Дэрэгдэн байсан лууснаас татаад босно гэхүүл луус үргэж баригдсангүй. Тэгээд луусыг хараасанд луус төрхөө байжээ. Гар татгсан шангаа арагшаага шидэж явуулахуулаа шанга нь арын ууланд тусчээ. Тэр уулыг шанганы уул гэдэг болжээ. Шанганы ус нь өмнөөшөө цацагтаад молцог хошууны өмнөөр урсах улаан хатны тэр хэсэг нь альж газраас илүү мөрийн сарий болж гин. Бас хасарт шүлөө уулгасан хар хойныг хар аччихжээ. Хожим хойно хоньны сүрэгт 100 хар хонь ердөө бүрддэггүй болж гинэ. Та YouTube дээр Туулааны үртэй подкастыг үзэж бас сонслоо. Домог таалагдсан бол сэтгэлээ үлдээгээрэй. Subscribe хийж лайк товчоод арснаар дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Ер нь байна. Лайк товчоод арснаар та намайг дэмжиж байна гэсэн үг. Миний бичлэгүүд хэдий олон лайк дарагдан төдий чинээгээр хайлтанд ихээр харагдах юм. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.